Энэ оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нутгийн захиргааны байгууллагын ДИС туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэжлийн шалгалтыг 12 дугаар сарын 21-ний өдөр төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаал томилогдох ажилтнуудыг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэжлийн шалгалтыг Ховд их сургуулийн компьютерийн лабораторид 6 ээлжээр хуваарийн дагуу тус зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан аймгийн засаг даргын тамгын газрын дарга төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга инх hulдуулан шалгалтыг зохион байгуулах комиссоос төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалтын талаар мэдээлэл хийж зааварчилгаа өглөө. Энэ удаагийн шалгалтыг ер нь аймгийн засаг даргын бидэнд өгсөн үүрэг даалгавар бол ирээсээ манай иргэдийн дунд байгаа төрийн ажлыг нэг шүүмжлдэг ажил бол энэ төрийн албаны сонгон шалгаруулалт юм аа. За энэ сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөгөө томилгоонууд хийгддэг ажлын байран дээр тийм үү. Тэр энийг маш зөв журам дүрмийнхэн дагуу хуулийн хүрээнд ил тод шударга авах ийм үүрэг даалгаврыг бол бидэнд өгсөн. За энэний дагуу бол ямар ч байсан бид ингээд зарлаад журмынхан дагуу хүмүүсээ бүртгээд эхний хүмүүсээ ингээд бүртгээд маргааш өглөө шалгалт эхлэж байна. За өглөө 8 цагаас очихдоо бол ерөөсөө шалгалтанд орж байгаа хүн бол иргэнийхээ үнэлгээтэй нэг бишрэх балтаад очих хэрэгтэй. Бид сая ус тэргийг хэллээ. Гар утас бол унтраагдах ёстой. Тэнд нэгэнтэйгээ ярих шаардлагагүй адилхан бүх шалгалт өгж байгаа. Гар утсаа асааж юм хайх, ирж хайх шалгалт байхгүй. Өнөөдрийн гар утас, ухаалаг гар утас гэж чинь үнэхээр хідэн ч хуулийг багтаацсан юмнууд байна шин. Тэр өөрснөө энэс болоод хөөгдчихэд дараа нь гомдол гаргуузаа гэдгийг бид нар хатуу тавьж байгаа. За хоёрдугаарт үнэхээр тэр IT системийн хувьд бол бид нар бас бусад байгууллагатаас хүч авч байна. Жишээ нь Ховд аймгийн тагнуулын газартаа яриад тагнуулын IT инженерүүд очиж энэ шалгалт тавьж үнэхээр тэр Ховд их сургуулийн захирлууд багш нар юм уу? Үнэхээр энэ засаг даргын тамгын газрын ганц IT инженер тэнд орж юм хийгээд идэх юм уу тийм үү? Тэгэхээр цагдаа тагнуулын байгууллагын маргааш тэнд ажиллаулнаа. Тэгээ эдгээр бол бас ажлуудад бас давхар хяналт тавигч. Тэгээд манай иргэд хэвлэл мэдээллийн байгууллагууд ингээд хяналт тавихтаар шалгалт бол шударга авах хэрэгтэй. За орж байгаа хүмүүс маань залуучууд маань янз бүрийн гар утас муцаа оролдож нөгөөдхөөсөө юм хайж ингэж өөрснөө зөрчлөх гаргаж шалгалтнаас хөөгд үзээ. Гарцсан дэлгэцээ асаагаад ингээд цаанаасаа сүлжээгээр орж ирээд ингээд өгдөөд нээгдээд ингээд явж байгаа шалгалтны үед компьютер өөрөө унтрааж өөр файл хайж өөр хуулийн юм цонх нэгж ингэж орлон шалгалт угаасаа амжилтгүй болно. Тэгэхээр энийг бол өнөөдөр манай шалгалтанд орж байгаа бүх залуучууд бол сайн ойлгож байгаа. Бид нар судалгаа авч үзсэн, сургалт хийсэн. Энэ дээр ингээд ярилцсан. За тэгээ энэ маргаашийн 300 хүнийхээ шалгалтыг бол маш амжилттай ингээд зохион байгуулахаар аймгийн засаг даргын тамгын газрын ажилтнууд салбар комисс байгуулагдсан. 18 хүний бүрэлдэхүүнтэй. За энэ комисс бол маргааш бүрэн бүрэлдэхүүнээр ингээд ажлын дээр нь цагдаа тагнуулын байгууллагууд маань энэ төр тусаж дэмжиж хяналт шалгаж ингэж ажиллая гэж. За ингээд компьютерийн маргаашийн авах тэр шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн залуучууд бол дараагийн шалгалтанд ордог. Журам нь. За нөгөөдөр бол бид нар удирдах бас 10 4 ажлын байран дээр сонгон шалгалт хийх гэж байгаа. За энэ дээр бол харьцангуй цөөхөн нөгөө шаардлага нэлээд өндөр. Төрийн албанд 5-аас 10 жил ажилласан, мэрэгчсэн ийм хүмүүсийн шалгалтанд ордог учраас энэ дээр бол харьцангуй цөөхөн тийм хүмүүс орох юм шиг байна. За зарласан шалгалтнуудаас манай аймгийн стандартчил хэмжил зүүн хэлтсийн даргын аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн даргын шалгалтууд бол цуслагдсан байгаа. Төр цуслагдсан байгаа тодорхой хугацаагаар энэ нь тодорхой шалтгаантай хуулийн өөрчлөлт болсон хүчнээс зайлшгүй судалгаа хийх ийм юмнууд үүссэн учраас хоёр энэ албан тушаал зарлагдсан байсан. Хоёр албан тушаал цуслагдсан. За бусад албан тушаалтар нь бол 12 албан тушаалтар нь өнөөдөр бүртгэл явагдаж байгаа. Нөгөөдөр бас удирдах ажилтны сонгон шалгалтууд яг энэ журмаараа явагдана. Энэ үеэр төрийн албаны шалгалтын зохион байгуулалт, шалгалт зохион байгуулах газар хуваар болон төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар тогтоолоор шинжилэн баталсан төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэжлийн шалгалт авах журам анхаарах асуудлын талаар танилцуулсан юм а. Ховд аймгийн Нутгийн захиргааны байгууллагын ДИС туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд 69, төрийн захиргааны удирдах албан тушаал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 17, нийт 86 ажлын байрны сул орондоо зарласан бөгөөд 300 гаруй иргэн бүртгүүлсэн байна.